Йосефийн түүхийг бид үзэж байгаа. Бид нэр Библийн хуучин гэрээнүүдийн номыг үзэх юм бол Израилийн ард түмэн эзэн бурхныг юу гэж дууддаг байсан гэхээр Авраамийн бурхан, Исаакийн бурхан, Яаковын бурхан гэж дууддаг байсан. Энэ хүмүүс бидний итгэлийн өвөг эцэг гэж нэрлэгдэж байгаа. Тэгээд түүний үргэлжлэл болон Йосеф гэдэг залуугийн түүх Библиэд бичигдсэн. Яаковын хүү Йосеф. Бурхан хэдийгээр яг Израилийн ард түмний дунд өнөөдөр ч гэсэн бид нар уншихдаа Авраамийн бурхан, Исаакийн бурхан, Яаковын бурхан гэж уншиж байгаа бичигдсэнийг. Харин Йосефийн түүх бол Есүс Христийн амьдралтай маш их ойролцоо. Тэгээ өнгөрсөн 7 хоног ч гэсэн би ярьжсэн. Йосеф аавын хайртай хүүхэд байсан. Тэр хамгийн гоё хувцсыг өмсдөг байсан. Бүх ах нараасаа илүү хайрыг хүртсэн хүн байсан. Тийм учраас ах нар нь түүнийг үзэн ядаж эхэлсэн. Яагаад ийм олон хүүхдүүд байтал ганцхан Йосефийг ингэж онцгойлон хайрлаад байна. Тэгээ ах нар нь түүнийг үзэн ядаж эхэлсэн. Тэгээ түүнийг цөмөр Йосефийг өөрсдийнхөө замаас зайлуулъя. Тэгэх юм бол аав биднэрт адилхан хандна. Тэгээ Йосефийг нэг өдөр эрэхт нь ах нар нь түүнийг Египт рүү явж исэн худалдаачдад 20 мөнгөн зоосоор худалдсан. Тэгээд тэр худалдаачид Йосефийг худалдаж авч яваад Египт рүү авчиад боолын зах дээр магадгүй авчиад зарсан. Харин боолын зах дээр зарагдахдаа Йосеф Египтийн хааны хамгаалтын албаны дарга Потифар гэдэг хүнд худалдагдсан. Тэгээ Потифар түүнийг аваад гэрийн боол үйлчлэгч болгоод гэртээ байлгасан. Тэр хамгийн сайнаараа хийжсэн боловч түүний амьдралд уруу датлаг ирсэн. Тэр уруу датлагыг даван туулсныхаа үр дүнд гүтгэгдэж шоронд орсон. Яг одоо бидний унших хэсэг бол Йосеф шоронд байгаа түүхийг унших гэж байгаа. Тэгэхээр шоронд орсны дараахан Йосеф яг итгэмжтэй, хариуцлагатай, найдвартай тэнд байсан. Тийм учраас шоронгийн хуйг нь хүртэл Йосефт бүх хоригдлуудаа даатгаж өгсөн гэж 39-р бүлгийн төгсгөлд хэлсэн. Тэгэхээр Йосеф ямар ч нөхцөл байдалд байсан тэр хийх ёстой зүйлээ сайнаар, хариуцлагатайгаар хийж ирсэн гэсэн. Тэгээ одоо 40-р бүлэг дээр Йосеф шоронд байх үед нэгэн ийм үйл явдал болсон. Египтийн хаан фараон мэдээж маш их эрх мэдэлтэй бүхэл бүтэн улсыг захирсан хаан. Тэгээ тэр Йосеф зүгээр нэг энгийн шоронд ороогүй. Хааны одоо эсрэг тэрсэлсэн ч юм уу хааны ордонд хүнд гим нүгэл үйлдсэн, буруу зүйл хийсэн хүмүүсийг хордог тийм шоронд орсон. Яг гэвэл Йосеф фараоны хамгаалтын ахлагч Потифарын гэрт үйлчилж байсан учраас Потифар түүнийг шоронд хийхдээ яг тэр шоронд хийсэн. Гэтэл нэгэн өдөр хоёр хоригдол орж ирсэн. Йосефийн байгаа шоронд. Тэр хоёр хоригдол ямар албан тушаалтай хоригдол байсан гэхээр нэг нь фараоны талхчин, нөгөөх нь сүнч. Тэр хоёр эзэн фараоныхоо өмнө буруу зүйл хийсэн учраас тэр шоронд орж ирсэн. Ингэж хэлж байгаа. 40-р бүлэг ингэж хэлж байгаа. Түүнээс хойно Египтийн хааны сүнч, талхчин хоёр өөрсдийн эзэн Египтийн хаанд нүгэл үлджээ гэж. Буруу зүйл хийсэн. За энэ бүлгийг бүтэн уншина гэвэл бас нэлээд явна. Тэгэхээр би газ энэ бүлгийн үйл явдлыг хэлдэг. Ингээд талхчин, сүнч хоёр шоронд орсон. Йосеф тэр хоёрт үйлчилж байсан. Гэтэл нэг өдөр Йосеф тэр хоёрын өрөөнд ороод ирсэн чинь нэлээд баргар царайтай сууж ирсэн. Тэгээ Йосеф асуусан юу болсон бэ гэсэн чинь бит хоёр ийм зүү зүүдэллээ. Тэгээ энэ зүүд ямар учиртайг мэдэхгүй байна. Тэгээ Йосеф тэр хоёроос зүүдээ ярьж өгөхийг хүссэн. Тэгсэн чинь сүнчин зүүдээ ярьсан. 3 мөчөртэй усан үзэн байсан. 3 мөчөртэй байсан. Тэгээд
тэр 3 мөчөр дэлгэрээд нахиалаад усан үзэм гарч ирсэн. Тэгээ би түүнийг шахаад фараоны аяганд хийгээд фараонд барьсан. Ийм л зүй зүйдэлсэн. Дараагийн талхч нь болохоор толгой дээрээ 3 сакс тавиад фараон руу явсан. Харин замдын шувууд түүнийг идчихсэн гэж нөгөө талхыг тоншиж идчихсэн. Ийм зүй зүйдэлсэн. Тэгээ энэ ямар учиртай юм болоо. Тэгээд Йосеф тэр хоёрын зүйлийг тайлж өгсөн. Зүүдний тайлал юм байна гэж. Тэгэхээр бурхан өөрийнхөө хийх гэж байгаа ажлыг мэдүүлсэн баг. Йосефийн хувьд нэлээ өндрөөс уунсан, ах нартаа үзэн ядагдаж, харь газар худалдагдаж, боол болж, гэрийн зарцуулж түүгээр зогсохгүй шоронгийн хоригдл болсон. Энэ бүх зүйл, бүх үйл явцууд зүгээр нэг тохиолдлын байгаагүй. Бурхан өөрийнхөө хийх гэж байгаа ажлаа бүх хүмүүст мэдэгдүүлэхийн тулд нэг зүйлийг хийх хэрэгтэй байсан. Тэр хэрэгсэл нь Йосеф байсан. Бид нэр яг цаашаа үзэх юм бол яг Йосефийн энэ бүх үйл явдлуудын зангилаа тайлал нь гарч ирнэ. Гэтэ тэр үртэл арай л болоогүй л байна л да. Бурхан Йосефийг сонгосон. Тийм учраас аав нь түүнтэй бурханы тухай нэлээд ярилцаж гоё дээл өмсгөөд ах нар нь хонио хариулаа явж явах үед Йосефтэй хамт магадгүй аав нь гэртээ байхдаа ямар хүнд хэцүү замыг туулсан, өөрийнх нь амьдрал ямар хэцүү байсан, энэ бүх хэцүү нөхцөл байдал донд битэлийн тэр бурхан өөрт нь хэрхэн тусалсан бэ гэдгийг магадгүй ярьж ирсэн. Тийм учраас Йосеф аавынхаа ярианаас битэлийн тэр бурхан эзэн хүмүүний амьдралд ямар их тусдим болдгийг, хүмүүний амьдралын зам мөрийг тэр бурхан хэрхэн яаж засаж залруулж зөв байдал дотор чиглүүлдгийг, хүмүүний амьдралыг тэр хэрхэн босгон байгуулж ингэж бүтээж ирдгийм бэ гэдгийг тэр мэдж сурж авсан байна. Яков Йосефийн аав хасаа зүхтагаад Падан Арам буюу Харан руу зүхтааж явж байхдаа Бетел гэдэг газар тэрийг зүүдлээд тэгээ түүнийг Бетелийн бурхан гэж нэрлэжсэн. Тэгээ тэр Бетел гэдэг газарт үзэгдсэн тэр бурхан Яаковын амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ гэдгийг, Яаковын амьдралыг хэрхэн 20 хэдэн жилийн тэр Лабаны зарцлагдчихсэн тэр амьдралаас хэрхэн босгон байгуулсан бэ гэдгийг ярьж өгсөн. Тийм учраас Яков Йосеф тэр болгоныг сонсож өсөхдөө миний аавын ярьжсэн тэр бурхан эзэн бол бүх зүйлийг захиран зарцуулдаг, хянаж байдаг, босгон байгуулдаг тийм бурхан юм байна гэдгийг ойлгосон. Тийм учраас тэр бурханы тухай үргэлжид бодож тэр бурханд итгэж амьдарч ирсэн. Йосеф бурхан өөрийнхөө хийх гэж байгаа тэр арга замуудыг бусдад таниулах арга хэрэгсэл нь Йосеф байсан. Йосеф бурханаар сонгогдсон байсан. Гэхдээ сонгогдсон тэр нэгний амьдрал гоё дардан шулуухан байгаагүй. Гоё амьдралаар амьдарсаар байгаад хүмүүст бурханы тухай таниулаагүй. Түүний амьдрал уналт, цөхрөл, нулимс, хүнд хэцүү байдал дүүрэн байсан. Өнөөдөр бид ч гэсэн бурханаар дуудагдсан, сонгогдсон хүмүүс. Би 1992 оны үед анх Есүс Христийн тухай сайн мэдээг сонссон. Тэгэхээр баг анхны үеийн итгэгчдийн нэг гэсэн. Гэхдээ л би тэр замаар тууштай тэр цагаас хойш замнаагүй. Миний амьдрал уналт тусалт байсан. 1994 онд манай аав нас барсан. Тэр үед би дөнгөж 15, 6, 4, 5 та тийм хүүхэд байсан. Аав нас бараад 49 хоног нь өнгөрснөд дараахан гэдэг чинь 1994 оны 12 сарын дундуур манай аав нас барсан. Тэгээд 49 хоног нь өнгөрсөн гэдэг чинь дөнгөж л цагаан сар болчихсон 2 сарын орчим. Манай аав манайх шар хаданд байсан л да, нөгөө шар хадны галзуучууд юм байдаг хэсэгт. Шар хадны имлэгт ажилладаг байсан. Тэгээд нас барсан чинь шар хадны имлэг байраа хураагаад тавцсан. Нөгөө 49 хоног нь өнгөрснөөр дараа. Би ч айлын том хүүхэд 14 5 миний доор нэг эмэгтэй дүүгээд бид хоёр хоёулаа тэгээ шууд гудамжинд гарсан.
1994 5 он гэдэг чинь айгүй хүн хэцүү нөхцөл байдал. Тэгээд шууд найзуудтайгаа гудамжинд гарцсан учраас одоо хийх юм байхгүй, найзуудтайгаа арх угаал ингээл явж эхэлсэн. Амьдрал айгүй хүнд байсан. Тэгээ би тэр үед цуглаанд явдаг л байсан. 91-92 онд анх Есүс Христийн сайн мэдээг сонсоод шар адны эцсийн дээр Антиох гэдэг цуглаанд явж ирсэн. Уналт их байсан миний амьдралд. Арх ууж эхэлсэн, буруу замаар орсон, шороо оронд хоригдож үдсэн ийм амьдрал байсан. Тэгээд би юу гэж бодсон хэрэг би хэрвээ яг архинаас гарахыг хүсэх юм бол, архинаас гарыг гэж бодож байгаа бол би энэ шар аднаас явах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Би тэнд байх юм бол би чинь тэнд өсөж төрсөн бүх амьдралаараа 10 эдтэй 10 хэдэн жил тэнд амьдарсан бүх хүмүүсийг таньж мэддэг, бүх хүмүүс арх уудаг, бүх хүмүүс арх зардаг тийм л орчинд байсан. Тэгээ би тэндээс архинаас гарахын тулд би яах хэрэгтэйг шар аднаас явах хэрэгтэй байсан. Тэгээ явах арга замаа мэдгүй, нөгөө гэр оронгүй хаашаа явахаа мэдгүй юм ч одоо яах 10 эдтэй. Ашгүй тэгээ байж тал 1999 он хүртэл би тэнд тэгж амьдарсан. 99 онд надад цэргийн зардал ч ирсэн л дээ, зөндөө ирсэн. Тэгээ би зүхтааж яваа цэрэг тавихгүйгээ. Тэгээд 99 он гэдэг чинь би 22-3 та бас аваа гайгүй болцсон байсан. Гэтэ гайгүй болцсон ч байх вэ? Нас маань 20 эдтэй болцсон болохоос биш нөгөө амьдрал маань яг хэвээрээ. Тэр болтол би ажил хийж тийм одоо арх уугаад байгаа учраас арх хийх ажил хийхч ухаан байхгүй. Тэгэл архиал уугаад өглөө усаад арх уудаг, өдөр арх уудаг, орой арх уудаг тэгэл ингэж л амьдарч байна. Цэргийн зарлан 1999 онд ирээд би цэргийн комиссар ороод ингэ явж байгаад бүх юм дээр нь тэнцсэн. Ямар ч өвчин байхгүй, ямар ч зовөр байхгүй, юу ч байхгүй. Тэгээд цэрэгт явахаар болоод ерөнхий эмчтэр нь орсон чинь манай засаг дарга тэнд сууж ирсэн. Тэгээ манай засаг дарга за одоо наад нөхрийгөө бол явуул. Олон жил наадахны чараас ингээ хөөцөлдөж байгаа юм. Цэргийн зарлангаас дандаа зүхтаадаг. Тэгээ намайг цэрэгт явуулсан. Засаг дарга тэнд сууж байгаа. Тэгээ бүр холт сүл наатахаа гээд. Тэгээ бүр би доронцод менингийн талд халахгүй л 70 пас. Тэгээ би тэнд цэрэгт очиод маш олон зүйлийг сурч мэдэж авсан. Тэгээд цэргээс 2000 онд халагдаж ирээд би шууд цуглаанд явж эхэлсэн. Тэгээд тэнд яваад их нэртэйгээ танилцаад гэр бүл болоод тэгээд өнөөдрийн Мөнхбат бий болсон. Тэгэхээр бидний амьдралд уналт маш их байдаг. Янз бүрийн асуудал бидний амьдралд тохиолддог. Йосеф ингэж өргөмжлөгдсөн байжгаад түүний уналт бүр юу чинч биш болтлоо онс. Тэр боол болсон, шоронгийн хоригдл болсон. Шар хаданд миний тухай юу гэж ярьдаг байсан гэхээр энэ Мөнхбат нэг бол шоронгийн хадаас болно. Тэгээ хулгай, дээрэм, зодоон, зохио инээ дээрээ хийж яваад. Нэг бол өвгөнтийн хүндийн архичин болно. Ингээл арх ууж явсаар байж байгаа гудамжинд гараад ингэж яв. Нэг бол нэг өвлийн хүүтэнд арх ууж яваад осгож өгнө. Ийм 3 зам л миний амьдралд зам байсан. Харин Бурхан 4 дахь замыг гаргаж ирсэн. Тэр өөрөө намайг дуудаж зөв байдал дотор чиглүүлж босгон байгуулсан. Би 91 онд итгэсэн тэр итгэлээ сахин хамгаалсаар байсан бол магадгүй арай эрт төлөвшөж, арай эрт босгон байгуулагдах боломжтой л байсан байх. Гэхдээ 91-92 оны үед бол би жоохон хүүхэд байсан учраас тэр итгэл мэтгэл инээ тэр зүгээр л сайхан хоол унд өгжээвэл те хүнд хэцүү нөхцөл байдал цуглаанд очиод хоол идчихвэл болж гэн гэсэн нэг иймэрхүү сэтгхүүгээр цуглаанд очижсэн. Харин 2000 онд би цэргээс халагдаж ирээд цуглаанд яваад ойлгосон зүйл бол яг л энэ зам дээр л би өөрийнхөө амьдралыг барьж байгуулах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд үлгээ цуглаанд яваад тэрнээс хойш ерөнхийдөө мэдээж тэр үед ч гэсэн шууд цуглаанд явангууд амьдрал сайхан болоо. Хүнд хэцүү зүйлүүд зөндөө байсан. Би ч гэсэн өөрөө хүнд хэцүү нөхцөлд байгаа тэр хүмүүсийг харж тэднэрт үйлчилж ирсэн. Тэгэхэд сэтгэлээр унамаар за ер нь болидоо гэж бодмоор тийм нөхцөл байдал зөндөө байсан. Харин яг энэ дээр л би итгэлээ сахин барьж байгуулахгүй бол сахин хамгаалахгүй юм бол би нөгөө л хуучин зам руугаа орох юм байна гэдгийг ойлгосон. Нөгөө л архичин,
Тэгээ хулгайч, дээрэмчин юу гэдэг. Тэр зам руугаа орох юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд яг Есүс Христэд итгэх итгэл дээр өөрийнхөө амьдралыг барьж байгуулж эхэлсэн. Тэгэхээр одоо би 4 хүүхэдтэй. Энэ 4 хүүхэдтэй би өөрийнхөө итгэдэг итгэлийн замаар алхаасаа гэж маш их хүсдэг. Тэгээ багаас нь цуглаанд авчирсан. Тэгээд одоо 2 нь 20 гараа явчлаа. Тэгэхээр тэд нар өөрсдийнхөө амьдралыг мэдээж барьж байгуулж одоо цаашаа өөрсдийнхөө амьдралаар амьдрна. Гэхдээ тэд нар өөрсдийнхөө амьдралаар амьдрахдаа яг энэ Есүс Христийн итгэлийн зам дээр өөрсдийнхөө амьдралыг барьж байгуулаасаа гэж маш их хүсэж байгаа. Тэднийхээ төлөө залбирдаг. Тэгэхээр Яаков ч гэсэн Йосефийг яг л энэ замаар замнаасаа өөрийнх нь итгэдэг энэ бурхантай хамтдаа алхаасаа гэж хүссэн учраас багаас нь магадгүй битэлийн бурхны тухай ярьж өгсөн байна. Тийм учраас Йосеф ямар ч нөхцөлд байсан бүх зүйлийг зөвөр, шударгаар, хариуцлагатайгаар, итгэмжтэйгээр хийжсэн. Нөгөө аавын ярьдаг тэр бурхнанд би яг л ингэж хандах ёстой байна гэдгийг тэр ойлгож ирсэн. Тийм учраас тэр хамгийн сайнаар хийсэн. Тэгээ тэр шоронд орсон ч гэсэн тэр яагаад би зөвөр явсаар байтал шоронд орчвоо гэж бурханд гомдлоогүй. Бурхан ямар нэгэн зүйлийг надаар дамжуулан хийх гэж байна л гэдгийг тэр ойлгож ирсэн. Тийм учраас тэр бүх зүйлийг зөвөр хийжсэн. Хоёр хоригдл Йосефийн байгаа шоронд орж ирээд тэгээд зүүдэлсэн. Йосеф тэр үед юу гэж хэлсэн гэхээр тайлал бол зөвхөн бурхных байдаг юм а гэж хэлсэн. Би мундаг учраас би та нарт зүүдний чинь тайллыг ярьж өгье. Та нарын зүүд бол гэж хэлв. Тэд нар ингэж адилхан зүүдлээ гэдгийг хэлэх тэр үед Йосеф юу гэж хэлсэн гэхээр тайлал бол бурхных юм а. Бурхан хийх гэж байгаа ажлаа та нарт зүүдээр дамжуулан мэдүүлсэн байна гэдгийг хэлсэн. Тэр яг бурхнаар дуудагдсан тэдгээр хүмүүс ерөнхийдөө ийм зүйлийг хэлж байсан. Даниэл номын 2 дугаар бүлэг дээр Даниэл Небухаднезар хаан Иерусалимыг довтолж аваад хэдэн залуучуудыг өөрийнхөө нутагт авчихсан Вавилоны хаан. Тэгээд Даниэл 3 найзтайгаа тэнд баригдаад тэгээд тэнд байж явах хугацаанд Небухаднезар хаан Вавилоны хаан бас нэгэн зүүдэлсэн. Тэгээд тэр өглөө босч ирээ зүүдээ санахгүйсэн. Ямар зүүдэлсэн? Айгүй хэцүү байсан. Тэгээд Вавилоны бүх одоо мэрэгэн түргэн те одоо юу гэдэг үзмэрч хүмүүсийг дуудаж ирээд би нэг зүүдлээ тэрийг тайлж өг. Тэгээ нөгөөдөл нь зүүдийг мэдгүй учраас тайллыг мэддэггүй. Тэгээд Вавилоны бүх одоо тэр мэрэгэн түргэн үздэг хардаг хүмүүсийн цаазаар ав гэж Небухаднезар хаан тушаал гаргасан. Энэ зарилгыг сонсоод Даниэл хаан дээр очиод хэлсэн. Тайлал бол Тэнгэрийн бурхных юм а. Гэд зүүдийг сонсоогүй ч гэсэн Даниэл бурхны өөрт нь сануулсан тэр зүйлийг хэлж ярьж Небухаднезар хааны зүүдийг тайлж өгсөн байна. Тэгэхээр аливаа зүйлийн тайлал бол бурхных байдаг. Бурхан ямар нэгэн зүйл хийхдээ заавал мэдэгддэг, шууд хийдэггүй гэсэн үг. Заавал мэдэгддэг, сануулдаг. Тийм учраас Есүс Христ яаж таны дахин ирэхийг мэдх юм бэ гэж дагалдагч нар асуухад тэргүүн тэнгэр элчийн бүрээн дунаар би энэ дэлхийд ирнэ гэж. Есүс Христ тулгаач адилын дэлхийд ирнэ гэж хэлсэн. Гэхдээ түүний ирэх нь мэдэгдэнэ гэж хэлсэн. Тэргүүн тэнгэр элчийн бүрээн дунаар энэ дэлхийд ирнэ гэж. Тэгэхээр Бурхан өөрийнхөө хийх гэж байгаа ажлыг эхлээд сануулдаг хүмүүст мэдүүлдэг гэсэн. Ямар нэгэн арга замаар зүүдээр, үзэгдлэр, бусад хүмүүсээр дамжуулан биднэрт сануулдаг гэсэн. Тэгэхээр Бурхан Йосефийг Египт руу явуулсан нь зүгээр тохиолдол юм байгаагүй. Тэр бол Бурхан хийх гэж байгаа ажлын эхлэл нь Йосеф байсан. Йосеф Египт руу явсан. Тэгээд шоронд орсон. Шоронд орох Йосефоор дамжуулан хийх гэж байгаа ажлаа Бурхан шууд Йосефийг
Египт рүү гоё элчин сайдаар ч юм уу томилж явуулаагүй. Түүнийг дорд байдал оруулаад тэгээд тэндээс босгон байгуулах арга замаар өөрийнхөө ажлыг мэдүүлж эхэлсэн. Потифараас өөр хүн Йосефийг худалдаж авч болох байсан боловч Бурхан өөрийнхөө хийх ажлыг фаронд мэдүүлэхийн тулд фароны ордны хамгаалагч Йосефийг худалдаж авч байгаа. Йосефийг худалдаж авсан Потифар түүнийг өөрийнхөө гэрт үйлчлэгчээр зарцаар боолоор ажилуулсан. Тэгээд Бурхан хийх гэж байгаа ажлаа фаронд мэдүүлэхийн тулд Йосефийн гой сайхан одоо арай тухтай болсон тэр амьдралд уруу датлаг өгсөн. Уруу датлагаас зүхтаасан Йосефийг гүтгэж шоронд хийсэн. Тэгээ шорон зүгээр энгийн нэг шорон биш. Фароны харьяат тэр шорон байсан. Тэгээд тэр шоронд байхад фаронд хийх гэж байгаа зүйлээ Бурхан фаронд мэдүүлэхийн тулд одоо энд талхчин сүнч хоёрыг шорон руу илгээж байгаа. Тэгэхээр Бурхан хийх гэж байгаа ажлаа маш их уялдаа холбоотойгоор хийж байгаа. Дистралалтай, ямар ч алдаа мадаггүй төгс төгөлдөр ингэж хийж байгаа. Йосефийг Бурхан фароны ордон руу илгээхийг хүсэж байгаа. Гэхдээ шулуун дардан замаар илгээхийг хүсээгүй. Уналт босолт түүний итгэлийн амьдралыг сорьсон сорилтууд. Түүнийг энэ хүнд хэцүү нөхцөл байдал донд түүний итгэлийг улам илүү баталгаажуулсан, батжуулсан, хатсуусан итгэлтэй байлгахын тулд түүний амьдралд уналт босолтыг өгж байгаа. Тэгэхээр бид өөрсдийнхөө амьдралыг бид нар эргэж харах хэрэгтэй. Есүс Христэд итгэнгүүт амьдрал шууд гоё болохгүй. Угаасаа тийм. Би ч гэсэн би энийг өөрийнхөө амьдралаар ерөнхийдөө гэрчилж байгаа. Бусад хүмүүс ч гэсэн би яг өөрийнхөө амьдралыг заримдаа ярьдаг ийм байсан. Өнөөдөр ямар ч хүнд хэцүү нөхцөл байсан би бол хамгийн түрүүнд юу хийх үгүй бол Бурхан руу хандан залбирдаг. Бурхан руу ханддаг. Тэгэхээр би 91 онд итгээд гоё шулуун дардан замаар ингээл өнөөдрийн оргил төрсөн бол жоохон хэцүү зүйл тулгарх юм бол сэтгэлээр унаад, гутраад одоо юу гэдэг те ийм гоё Бурханаар дуудагдаад ийм гоё явж явах чинь гинт ийм болчлоо гэд гомдлох, зөрүүдлэх, магадгүй үзэн ядах ийм зүйлүүд миний амьдралд байх. Гэтэл би маш олон уналтуудыг, маш олон өвдөлтүүдийг, маш олон нулимсыг би тэнд гаргасан. Тийм учраас одоо миний хийх зүйл юу гэвэл ямар ч хүнд хэцүү нөхцөлд ирсэн хамгийн түрүүнд Бурхан руу ханддаг. Энэ зүйлийг Бурхан миний итгэлийн амьдралд суулгаж өгсөн. Йосефийг Бурхан фароны ордонд илгээхийн тулд маш сонирхолтой арга замыг энэ дээр Библиэлд хэрэгэлсэн. Түүний амьдралд харуулсан. Фароны талхчин, фароны хамгийн ойр байдаг тэр хоёр хүн буруу зүйл хийсэн учраас Йосефийн байгаа шоронд ирсэн. Тэгэд хоёулаа зүү зүүдэлсэн. Тэгэд Йосефийн яг итгэлээ сахиж байгаа, итгэл дээрээ бат байгаа байдал нь зүүдийг сонсоод хэлж байгаа үг нь тайлал бол Бурханых байд юм аа гэж. Тэр ийм хүнд хэцүү нөхцөлд орсон ч гэсэн Бурханыг орхиогүй, Бурханыг мартаагүй. Яагаад Бурхан намайг орхичваа гэж тэр бодоогүй. Яг тэр Бурханд итгэсэн итгэлээрээ байсан. Тайлал бол Бурханых байд юм аа гэж. Тэгээд тэр тайлж гисэн. Ингэж хэлж байгаа. Тэгээд ахлах сүнч зүүдээ Йосефт ярьсан гэж. Миний зүүдэнд харахтун өмнө маань усан үзмийн мод байв. Тэр мод 3 мөчөртөө бөгөөд ургаж дэлгэрээд усан үзэн боловсрчээ. Тэгээд миний гар дээр фароны аяга байх ба би усан үзэн авч фароны аяганд шүүсийг нь шахаж хийгээд тэр аяга фароны гарт өгч байлаа гэсэн ийм зүүд зүүдэлсэн. Тэгээд энэ зүүдийг Йосеф тайлж гисэн. Юу гэж хэлсэнхээр 3 мөчөр гэдэг бол 3 өдөр. 3 өдрийн дараа фарон таныг өөрийнхөө өмнө дуудана. Тэгээд та боловсрсон усан үзмийн шүүсийг шахаад фароны гарт бариулж яана гэдэг чинь фарон таныг эргүүлээд ажилдаа авах нэ. Та буцаад ахлах сүнчийнхээ ажлыг хийх нь
гэж тайлж. Энэ тайллыг сонсоод ахлах тахилч гоё тайлал байгаа учраас энэ тайлал ахлах тахилчид таалагдсан учраас өөрийнхөө зүүдийг хэлж гисэн. Би бас ийм зүүдэлсэн. Юу гэж зүүдэлсэн гэр ингэж хэлж байгаа. 16 дугаар ишлэл дээр түүнийг сайнаар тайлахыг ахлах талхчин хараад. Тэгээ Йосефт би бас зүүдэндээ үзнэ. Харахтун миний толгой дээр цагаан талхтай 3 сагс байв. Дээд талын сагсанд нь фаронд зориулж жигэнсэн янз бүрийн жигэнсэн бүтээгдэхүүн байлаа. Гэтэл шувууд миний толгой дээрх сагснаас түүнийг авч идэж байлаа. Ийм зүүдлээ гэж. Харин ахлах талхчны зүүдний тайлал ахлах сүнчигтэй адилхан сайн байгаагүй. Юу гэж хэлсэн хэр Йосеф 3 сагс бол яг адилхан 3 хоног. 3 хоногийн дараа фараон таныг өөрийнхөө өмнө дуудана. Гэхдээ хамгийн дээдлийн сагсны талхыг шувуу тоншиж идсэнийг харах юм бол фараон таны толгойг авч модонд үлгэнэ. Тэгээд шувууд тонших болно. Ийм тайлал хэлсэн. Бурхан хийх гэж байгаа ажлаа Йосефт мэдүүлж байгаа. Ийм зүйл болно. Тэгээд ахлах талах сүнчийн тайллыг хэлэхдээ Йосеф өөрийнхөө нөхцөл байдлыг хэлсэн баг. Юу гэж хэлсэн гэхээр 15 дугаар ишлэл дээр ингэж хэлсэн. Үннээ хэлэхэд би еврейчүүдийн нутгаас хулгайлагдсан. Тэд намайг гянданд суулгах ямар ч хэрэг би энд хийгээгүй. Би бол гүтгүүлсэн. Би ямар ч зүйл хийгээгүй. Тэр өөрийнхөө нөхцөл би бол еврей хүн. Еврейчүүдийн нутгаас би одоо хулгайлагдаж, зарагдаж, боолчлогдож тэгээд би Египтэд ирсэн. Тэгээд би шоронд орох, гянданд суух ямар ч хэрэг би хийгээгүй. Би бол хил сэргээр гүтгэгдэж энд сууж байгаамаа гэдгээ хэлсэн. Тэгээд тэрний өмнө нь ингэж хэлж байгаа. Бүх юм сайн болбол намайг дурсан санаарай. Надад нинжин сэтгэл гаргаж фаронд миний тухай дурдж энэ байшингаас намайг гаргаж өгнө үү гэж хүсэж байгаа. Ахлах сүнчийг буцаад ажилдаа орно гэдгийг Йосеф зүүдийн тайлж өгөөд мэдсэн. Тэгээд тийм учраас одоо миний тухай та фаронд хэлж өгөөч. Би бол хулгайлагдсан, зарагдсан, энэ гянданд, энэ шоронд орох ямар ч гэм нүгэл үйлдээгүй ийм хүн байна. Тийм учраас миний тухай та фаронд хэлж өгөөрэй гэж. Йосеф өөрийнхөө амьдралыг мэдчихсэн. Тэр өндөрт байсан, унсан, хулгайлагдсан, зарагдсан, боол болсон, хоригдл болсон. Авраамийн бурхан, Исаакийн бурхан, Яаковын бурхан өөрийнхөө цорын ганцгүй Есүс Христийг энэ дэлхийд илгээсэн. Есүс бид нар Библийн шинэ гэрээ номын сайн мэдээний 4 номыг үзэх юм бол Есүс баптизм хүртээд гарч ирэхэд ариун сүнс түүний дээр тагтаа шувуу мот бууж ирээд Тэнгэрээс нэгэн дуу гарсан гэж. Тэгээ тэр дуу юу гэж хэлсэн гэхээр чи бол миний тааллыг олсон хайртай хүмүн үлээ гэж. Есүс Христийн тухай бурхан тэгж хэлсэн. Есүс Христ бурханы баруун гарт залран байсан. Тэгээд тэр энэ дэлхий рүү илгээгдсэн. Энэ дэлхий рүү илгээгдсэн Есүс Христийг илгээсэн бүх үйл явцыг бурхан урдаас төлөвлөсөн байсан. Яах ёстой? Есүс бурханы баруун гарт байсан. Түүний цорын ганц хайртай хүү гэсэн дуу Тэнгэрээс гарсан. Тэгээ Есүс Христ энэ дэлхийд ирсэн. Хүмүүс тэр үргэлжид сайн зүйлийг ярьж ирсэн. Зөв зүйлийг хэлж ирсэн. Өвчтөө гэдгээж, үхэгсдийг амьлуулж, сохрыг хараа оруулж, хөлгүүг явж чаддгүйг явдаг болгож уйман өвчнийг эдгээж тэр гайхамшигтай зүйлийг хүмүүст үйлдэж. Тэгээ үйлдэж зогсохгүй тэр бурхны хаанчлал ойрхон байна. Тийм учраас гимшиж бурхан руу эргэцгээ гэдэг зүйлийг хэлж ирсэн. Харин хүмүүс түүнийг сонсоогүй. Сонсохыг хүсээгүй. Тэгээ түүнийг гүтгэж баривчилсан. Тэгээ Ромын шүүхэд авчиж гисэн. Энэ хүн Ромын хаан татвар төлж болохгүй гэж байна. Татвар битгий түл гэж байна. Ромын хаанаас илүү өөрийгөө Цэзар хаан гэж өргөмжилж байна. Хуулийн багш нар бидний байр суурийг энэ хүн булааж авахыг хүсэж байна. Тэгээд түүнийг Ромын цэргүүдэд тушаасан. Есүс Христ
Яг Йосефтэй адилхан шүүгдэх, алуулах ямар нэгэн гэм зүйл нүгэл үйлдээгүй. Йосеф яг энд хэлсэн. Тэд намайг гяндан цуулгах ямар ч хэрэг би хийгээгүй гэж. Тэр гүтгүүлсэн. Зүв байсныхаа төлөө, өөрийнхөө итгэлийг сахин хамгаасны төлөө, аавынхаа ярьжсэн битэлийн бурханд итгэснийхээ төлөө тэр гүтгүүлж шоронд орсон. Есүс Христ энэ дэлхий дээр ирээд бурхан хэрхэн орчлын ертөнцийг бүтээсэн. Энэ хүн төрлөختний төлөө бурхан юу хийсэн? Энэ хүн төрлөختний төлөө бурхан юу хийх гэж байгаа юм? Бид нар бурхантай хэрхэн яаж зөв зохистой харилцах ёстой вэ? Бурхан руу очих арга зам нь ямар вэ гэдгийг зааж, мэдүүлж, сургаж өгснөөхөө төлөө Есүс Христ гүтгүүлсэн. Доромжлуулсан. Тэр баригдсан. Тэр бас гянданд шоронд хоригдсон. Тэгэхээр энэ Библийн түүхийг бид нар сонсохдоо энэ зөвхөн Йосефт тулгарсан асуудал эсвэл Есүс тохиолдсон асуудал гэж харахаасаа илүү миний амьдралд бас ийм зүйл тохиолдвол би яах вэ гэдгийг бид нар мэдэх хэрэгтэй болж байгаа. Тэгээ дөрөв хэлсэн. Миний амьдралд одоо янз бүрийн асуудал тулгарх юм бол би хамгийн түрүүнд Бурхан руу хандан залбирдаг байна. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө амьдралыг энэ түүхүүдийг сонсоод өөрсдийнхөө амьдралыг эргцүүлээ харах хэрэгтэй. Хэрвээ миний амьдралд уналт, цөхрөл, бүр харамсалтай зүйл тохиолдвол би яах вэ? Бүх үйл явц, бүх зүйл Бурханых гэдгийг бид нар хүлээн зөвшөөрч чадах уу гэж. Энэ бүх зүйлийг тохиолдсон, энэ бүх зүйл миний амьдралд тохиолдсон нь Бурхан миний амьдралд надаар дамжуулан ямар нэгэн зүйлийг бусдад хийх гэж байна, мэдүүлэх гэж байна гэж бид нар ойлгож хүлээж авах уу? Эсвэл би ингэж Библийг уншсаар байтал, би өглөө болгон тань руу хандан чимээгүй цаг хийсээр байтал, би бусдад таны тухай сайн мэдээг тунхагласаар байтал яагаад миний амьдралд ийм зүйл ирж байгаа юм гэж гомдлох уу? Энэ зүйл чухал шүү ах トゥ нараа. Йосеф тэгж гомдлож болох байсан. Би аавын хайртай хүү байсан. Би битэлийн бурхны тухай би сонссон. Би түүнд итгэжсэн. Яагаад би зарагдж байгаа юм? Яагаад би бүр танихгүй харь оронд энэ шоронд орж байгаа юм бурхан минь гэж гомдолж болох байсан. Гэхдээ Йосеф тэгээгүй. Хэдийгээр тэр балчир хүүхэд байсан боловч бурхан надтай хамт байгаа. Битэлийн бурхан миний аавын амьдралыг ингэж босгож байгуулсан тэр бурхан миний надтай хамт байж миний амьдралыг ч гэсэн өдөртөн чиглүүлэх болно гэж тэр итгэж ирсэн. Тийм учраас тэр Потифарын гэрт байхдаа ч гэсэн итгэмжтэй ажиллаж ирсэн. Потифарын эхнэр түүнийг уруу татах гэж байхад ч гэсэн тэр итгэлээ сахин хамгаалж ирсэн. Тэр одоо гянданд хоригдож явахдаа ч гэсэн бурханд итгэж ирсэн. Тайлал бол Тэнгэрийн бурхных юм аа. Бурханаас өөр хинч ийм зүйлийг тайлах, хийх боломжгүй маа гэдгийг тэр ойлгож ирсэн. Тэгэхээр та Есүс Христэд итгээд одоо бол гоё тавлаг тухтай байж байгаа. Тэ? Гэхдээ бидний амьдралд бидний итгэлийг сорих, шалгах тийм зүйл тохиолддог. Тэр үед та итгэлээ сахин хамгаалж чаддаг байх хэрэгтэй. Бүх зүйл бурхных гэж хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй гэсэн. Яагаад бид нар бурхны өгсөн энэ өдөр хоногудад баяр хөөртэйг нь баярлалаа гэж хүлээж авсан мөртлөө асуудал хэцүү зүйл тулгархаар яагаад гэж хүлээж авах ёстой гэж. Бурхан өдөр хоногуудыг яг адилхан танд өгж байгаа. Зарим өдөр танд талархмаар гой сайхан өдрүүдийг өгж байгаа. Зарим өдрүүдэд таны итгэлийг шалгах тэр өдрүүдийг өгж байгаа. Тэр өдрүүдэд ч гэсэн бид нар бурхан минь танд баярлалаа. Бүх зүйл таних гэж хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй. Өнгөрсөн шөнө 11 цаг болж байхад миний утас дуграад тэгээ авсан чинь манай ээжийн хамгийн баг дүү дөнгөж сая нас урчлаа гэсэн дуудлага надад ирсэн. Тэгээд
надаа маш хэцүү байсан. Яг гэвэл би аавын талаасаа бол ааваа ижээсээ бол уг нь бол дөрвөлээ. Нэг нь Багдаа бүр нас орсон, нэг нь хүн дөрвөлцөн. Тэгээ нэг эмэгтэй дүүтэй. Тэгээ хамгийн ойрын ах дүү нар гэвэл тэр ах маань байгаа. Тэгээ яг нэг хэд ихч нар байгаа л да. Тэгээд нөгөө эрэгтэй болохоор тэр ахтай илүү одоо ойр дотн байж идэг. Тэгээ тэр ах маань яг урчин нас орчлаа гэсэн дуудлага надад ирсэн. Надаа маш хэцүү байсан. Би өглөө намайг ирээрэй гэж хэлсэн. Тэгээ манай өнөө өглөө болсон чинь манай дүү залгаад одоо бид нар тийшээ явж байна. Таныг иргэсээ одоо явах уу гэд. Тэгээ ах нь ямар ч байсан цуглаан дээр очино. Тэгээ цуглаанаа тараад очиё гэд. Бидний амьдралд заримдаа иймэрхүү хэцүү зүйлүүд. Би тэгээд өчигдөр би шууд давкаар уураад уучлаарай ах нь ингэчлээ гэд ярий гэж нэг бодсноо. Би бүтэн сайдар бол би заавал энд байх ёстой гэдэг зүйлийг та нарт зөндөө ярьдаг. Тэгээд байх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Ямар ч байсан нэгдүгээрт бурхан байх ёстой. Тэгээд би энд ирэх хэрэгтэй гэдгийг бурханд талархал өргөх хэрэгтэй гэдгийг хамгийн сайн ойлгосон. Тэгэхээр яг ийм нөхцөл байдалд байлаа ч гэсэн бид нар бурханд талархаж чаддаг байх хэрэгтэй. Амьдрал угаасаа дуусна. Бид нар энэ дэлхий дээр мөнхөд амьдрахгүй. Тэгэхээр ийм зүйл ирсэн ч гэсэн цаг хугацаа бүх зүйлийг удирддаг бидний амьдралд янз бүрийн итгэлийн сорилтуудыг өгдөг бурханд бид нар найдах хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр энэ Библийн бүх түүхүүдийг уншихдаа гоё түүх байна, өстой сайхан түүх байна гэж харахаас илүү энэ түүхээр дамжуулж бурхан миний амьдралыг ямар байгаасаа гэж хүсэж байна вэ гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй болж байгаа. Йосефийн түүх гоё түүх. Хэдийгээр Йосеф ингээ шоронд орж байгаа ч гэсэн түүний дараагийн алхмууд бол босгон байгуулалт байна. Тэгэхээр бид нар Йосефийн түүх, Давидын түүх, одоо юу гэдгийг бусад иш үзүүлэгчдийн түүх, за Есүс Христийн амьдрал, түүнээс хойш дагалдагчдын амьдрал, инээдрийг бид нар уншихдаа бид нар энэ түүхүүдээр дамжуулж бурхан миний амьдралд юу хийх гэж байна, ямар байгаасаа гэж хүсэж байна гэдгийг ойлгож, ухаж, мэдэж унших хэрэгтэй болж байгаа. Тэгээ өнөөдрийн энэ бидний үзэж байгаа Йосефийн түүх ч гэсэн яг л юм. Бидний амьдралд янз бүрийн зүйлүүд тулгарна. Янз бүрийн асуудлууд, сорилт, бэрхшээл, хүнд хэцүү зүйл, баяр хөөрүүд, инээд хөөр бүх зүйл тулгарна. Тэр болгонд бүх зүйл бурхных гэж бид нар хүлээж авч чаддаг байх хэрэгтэй болж байгаа. Тийм учраас бидний амьдралд байгаа одоо бидний амьдралын би одоо 50 хүрж байна. Нилээн. За яг урдаас хараа сууж байгаа ах эгч нарын дэргэд хэлэх юм бол ичмээр нас л да. Гэхдээ л 50 хүрж байна. Тэгээд миний амьдралд одоо 30 жил байна уу, 20 жил байна уу би сайн мэдэхгүй байна. Миний амьдралын өмнө байгаа зам мөр. Тэгээд хинч мэдэхгүй угаасаа бидний амьдралын өмнөх зам мөр ямар байхыг, хэдэн жил байхыг, хэд хоног байхыг. Тэгээд бид нар харин яах хэрэгтэй гэвэл яг бурханд бүх зүрх сэтгэл, бүх итгэлээ тавих хэрэгтэй. Таны өнөөдрийн амьдрал инээд хөөр баяр цэнгэлээр дүүрэн байж болно. Маргаашийн амьдрал харин гуниг нулимсаар дүүрэн байж болно. Яг адилхан өдрүүдэд бид нар бурханд талархаж чаддаг байх хэрэгтэй. Бид нар өөрийнхөө итгэлийг яг энэ дээр л бүх зүйл таних гэж, бурхных гэж хэлж чаддаг байх хэрэгтэй. Сургаалт үгс номын эхлэл дээр ч гэсэн яг хэлсэн чулууг хураах хийгээд, тараах цаг, байшинг барих хийгээд, нураах цаг, тэг бүх зүйл цаг хугацаатай байдаг гэж. Тэгээ энэ бүх цаг хугацаа, энэ бүх зүйлийг эцсийн эц дүгнж үзэх юм бол бүх зүйл Тэнгэрийн бурхны тогтоосон цаг хугацаанд болдгийм байна. Тэгэхээр бидний амьдралын өмнө байгаа энэ он жилүүд, энэ цаг хугацаа бүгд тогтоосон дуусах цаг хугацаат. Тэгээ энэ цаг хугацаанд донд бурхан бүх зүйлийг бидний амьдралд хийдэг.
Бидний амьдралыг босгон байгуулдаг, бидний амьдралыг итгэлээ сахин хамгаалах тэр өдөр хоногуудыг өгдөг. Надаар дуудагдсан энэ мөнх хотын итгэл хэр байна вэ гэдгийг шалгаж сорих өдөр хоногуудыг өгдөг. Итгэлээ хэрхэн сахин хамгаалж байгаа вэ гэдгийг харах цаг хугацааг өгдөг. Тэ? Бурхныг өөрийг нь дуудсан тэр Бурхныг бүрэн дүүрэн таньж мэдээсэй гэсэн өдөр хоногуудыг Бурхан өгдөг. Тэгээ бидний амьдралд ийм зүйлүүдийг Бурхан өгдөг. Бурхныг таньж мэдсэн, Бурханд бүх зүрх сэтгэлээ, бүх итгэлээ тавьж өгсөн тэр өдөр хоногудад баяр хөөргийг Бурхан өгдөг. Бид нар баяр хөөртэй байд. Тэгээ бид нар баяр хөөрөөр дүүрэн байхдаа Бурханд заримдаа талархдаг, заримдаа өөрөөсөө болсон юм шиг Бурхныг орхигдуулдаг. Тэгэхээр бид нар санах хэрэгтэй. Бүх зүйл Бурхных юм а гэдэг. Йосеф яг энэ хүнд хэцүү нөхцөлч гэсэн хэлс тайлал бол Тэнгэрийн Бурхных. Бүх зүйл бол Бурхны мэдэлд байдаг гэж. Даниэл ч гэсэн голцонд байхдаа ч гэсэн яг тэр зүйлийг хэлсэн. Небухаднецар хааны өмнө зогсохдоо тайлал бол Тэнгэрийн Бурхных юм а гэж. Түүний зүйлийг тайлж өгчсэн. Иш үзүүлэгч нар Израилийн ард түмэнд түүний дайсан болох Ассирийн ард түмэнд Израилийн ард түмний дайсан болох Вавилончуудын өмнө очихдоо ч гэсэн Авраамийн Бурхан, Исаакийн Бурхан, Яаковын Бурхан, Тэнгэрийн Бурхан эзний үгэ гэж хэлж ирсэн. Тэгэхээр бүх зүйл Бурханаас ихтэй. Тэгэд Бурхан дотор төгсөх бол бүх зүйл цаг хугацаатай. Йосефийн амьдралын уналтын цаг хугацаа ч гэсэн энэ уналт цаг хугацаатай. Йосеф нэг л өдөр босгон байгуулаг тэр ойлгож л бас. Тийм учраас ахлах талхагчны зүйлийг тайлахдаа Йосефийн зүрх сэтгэл дотор найдварын оч галс хийсэн. Та бүх юм сайн болох юм бол намайг дурсаж фаронд миний тухай хэлээрээ. Би бол гим зэмгүй хүн шүү гэж. Тэгээ Йосефийн тайлсны дагуу болсон 20 дугаар ишлэл дээр ингэж хэлсэн. 3 дахь өдөр нь фароны төрсөн өдөр болсон гэж. Тэгээд фарон бүх зарцан нартаа зориулан найран дээр ахлах сүнж, ахлах талхчин хоёрынхоо толгойг зарцан нарынхаа дунд дээш өргүүлв гэж. Тэгээд шоронгоос дуудаж гаргаж ирсэн. Фароны төрсөн өдөр бас 3 өдрийн дараа. Зүудийг тайлснаас хойш. Тэгээд шоронгоос ахлах талхчин, ахлах сүнж хоёрыгоо дуудаж гаргаж ирээд зарцан нарынхаа дуудан зогсоосон гэж. Тэгээд 21 дугаар эшлэлдэр тэгээд тэр ахлах сүнчийнх нь албанд дахин оруулав. Тэрээр фароны гарт аягыг нь барьж өгчээ. Бас Йосефийн тэдэнд тайлсан ёсоор ахлах талхчин тэр дүүжилжээ гэж. Тэгэхээр Йосеф болох Бурхан хийх гэж байгаа зүйлээ өөрөөр нь дамжуулан энэ ард түмэнд фаронд мэдүүлэх гэж байна гэдгийг тэр мэдчихсэн, ойлгосон. Тийм учраас тэр ахлах сүнчөөс гойс намайг фаронд хэлж өгөөрэй гэж. Харин ахлах сүнч яасан гэхээр 22 дугаар эшлэлээр 23 дугаар эшлэлээр ингэж хэлсэн. Харин ахлах сүнч Йосефийг эргэж саналгүй түүнийг мартжээ гэж. Тэгэхээр энэ дээрээс бид нар бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Таны амьдралд тус болсон нэгнийг та санах хэрэгтэй. Санах хэрэгтэй. Тэгээ нөгөө Библиэлд хэлсэн шүү дээ. Авхаасаа өгөх нь илүү ерөөлтэй. Чи баруун гар өгөх гэж байгаа бол зүүн гар чинь түүнийг бүү мэддэг гэж. Тэгээ энэ юу гэсэн үг вэ? Бусдад туслахтаа та даян дэлхийгээр зарлаад байх шаардлагагүй гэсэн. А бусдын тусыг авсан бол та мартаж болохгүй, харин бусдад ярих хэрэгтэй гэсэн. Тэр хүн надад ингэж тусалсан. Та хэн нэгэн хүнд тусалж байгаа танд сайныг хийсэн бол та тэр хүнийг мартахгүй санаж явах хэрэгтэй. Залбирж явах хэрэгтэй. Дор ажил тэр хүнийхээ төлөө залбирах хэрэгтэй. Харин энэ ч ахлах сүнж бол Йосефийг таг мартсан гэж. Түүнийг саналгүйгээр түүнийг мартсан. Тэгэхээр бусад хүн надад тусалж байхад бид нар яагаад мартаж болохгүй вэ гэдэг чухал. Би анх Есүс Христийн тухай сайн мэдээ ярьсан тэр нэг би үргэлж сандаг. Одоо бол цуглааны пастор л та тэр хүн. 1991-92 оны үед надад анх сайн мэдээ ярьж байхдаа залуухан хүн байсан. Тэгээ тэр үед
хэцүү байсан. Тэгээд түүний гутал нь уранхаа тий ингээд хоншоор нь ингээд улан салтсан тийм гуталтай. Тэгээд нэг залуу нэг Америк эмэгтэйтэй ирээд анх Есүс Христийн тухай сайн мэдээг ирсэн. Катя гэдэг. Тэгээ би тэр сайн мэдээг сонсоод ер нь бол дажгүй мэн гэж ойлгосон. Тэгээд ганц нэг удаа нэг ингээд цуглаан явж үзсэн баг. Одоо надад тэр сайн мэдээ ярьсан Америк эмэгтэй 70 гаруй настай 80 бараг төгссөн одоо Монголд үйлчилж л байгаа. Хаяа очиж уулздаг тэ ингээд байж. Надад сайн мэдээ ярьсан ах маань одоо цуглааны пастор болсон. Ингээд Библийн сургуульд хамт сураад тэр ахтай чинь би Библийн сургуульд хамт сураад нэг анги байгаад ингэж явсан. Тэгэхээр бид нар анхч байх те хүн хэцүү нөхцөл байдалд байхад тус болсон тэр нэгнийг бид нар санаж явах хэрэгтэй. Үргэлж талархах хэрэгтэй. Тэр хүн заавал итгэлийн ахан дүүс байх албагүй. Итгэлийн ахан дүүс бидний төлөө залбирдаг, бидэнд хэрэгтэй зүйлсүүдийг Бурханаар дамжуулан тэр хүмүүсээр дамжуулан Бурхан тэр хүмүүсээр дамжуулан хангаж өгдөг. Өөр итгэдэггүй хүмүүс ч гэсэн биднэрт сайныг үйлддэг. Заримдаа бид нар тэр хүмүүсийг ор тас мартдаг. Тэгээ би тэр орон гэргүй байх хэдэн жилийн хугацаанд найзуудынхаараа нэг найзындаа 7 оноо л нөгөө найзындаа 7 оноо л ингээд ад үзэгдэл ингэж би одоо сандгүй юм л да өөрхий тэр хүмүүсийн нэрийг одоо ганцхан хүний нэрийг л санаад идэх. Тэгээ тэрийг олж уулзмаар санагдтыг. Тэгэхээр бидний амьдралд асуудлууд тулгарх үед бидэнд тусалсан тэр хүмүүсийг бид нар санаж явах хэрэгтэй. Нэг бид нар нэг түүхийг мэднэ. Давид гэдэг нэг залуугийн түүхийг те. Нэг багш сургуульд шинээр багшаар ажилд ороод нэг анги дааж авсан. Тэгээ тэдний ангид нэг номоод ороо нэг хүүхэд тэр урд игнэнд сууж идэг. Тэгээ бусад хүүхдүүдэд аягүй сайн заагаа тэр хүүхэд ингээд ойлгохгүй байгаа учраас нэг сайн зааж мэдэхгүйс. Тэгээд нэг өдөр багш нөгөө юу гэдэг вүлээ хувийн иргэн ингээд уншиж хагаад нэгдүгээр ангийнх нь багшийн бичснэг байсан. Давид бол маш сэргэлэн юм сурах чадвартай, жоохон дэмнээд өгвөл хамгийн сайн сурагч болно. Хоёрдугаар ангийн багш нь Давид ер нь бол жоохон тусалж дэмжих юм бол сайн сурна. Одоохондоо ингээд жоохон залхууд байна гэд. Тэгээ гуравдугаар ангийн багш нь тэр бол сурах хүсэл эрмэлзэлгүй болсон ийм яагаад гэвэл түүний ээж хүнд өвчтөө тэ ээжигээ харж асардаг. Тэгээ дараагийн ангийн багш нь Давид бол ер нь бол ээж нь нас барснаас хойш тэр ямар ч сурах эрмэлзэлгүй болсон гэдэг иймэрхүү зүйлүүдийг бичсэн. Тэгээ тэр багш тэрийг уншаад тэр шүнжэнгөө Давид гэдэг тэр хүүгийн тухай бодож оноо. Тэгээ маргааш нь хичээл заагаад тэгээд нэг өдөр багш нарын баяр шиг гэдэг тиймэрхүү юмар багштай бэлэг өгөхөр болсон чинь тэр Давид ээжийнхаа хуучин дүрхчээсэн үнэртэй усыг хуучин бугуйчтаа багштай бэлгэсэн. Түүний бэлгийг хүүхдүүд маш их шоолж инээж. Тэгээ багш нь Давидын сэтгэлийг бодоод үнэртэй уснаас нь жоохон цацсан чи Давид та яг манай ээжийг үнэртэж байна. Тэр цагаас хойш багш тэр хүүд анхаарал халамж тавьсан, тэр хүү маш сайн сурсан, сургуулаа төгсөөд явсан. Хэдэн жилийн дараа багшд захиа ирсэн. Багшаа би танай ангийн Давид байна. Тэ би коллежид орсон. Ийм мэрэгчлэр сурж байна. Та бол хамгийн сайн багш шүү. Хэдэн жилийн дараа дахиад захиа ирсэн. Би одоо ихтэй сургуульд орж байна. Ингээд эмч болсон. Эмчийн чиглэлээр суралцж байна. Та бол хамгийн сайн багш. Тэгээ сургуульд 4 жилийн дараа дахиад ирсэн. Би одоо эзэмсэн мэрэгчлэрээ ажиллаж байна. Эмч болсон. Та бол хамгийн сайн багш шүү. Ингээд доор нь хүний их эмч Давид гэж гар үсгэж. Хэсэг хугацааны дараа дахиад захиа ирсэн. Багшаа би одоо гэр бүл болох гэж байна. Нэг эмэгтэйтэй гэр бүл болох гэж байна. Харин та миний хурманд ирж миний ээжийн оронд тэ надтай хамт ингэж байгаач. Таны хүндэтгсэн Давид та бол хамгийн сайн багш. Тэгээд тэр багш
Ээжийнх нь нөгөө Давидын бэлгэлсэн ээжийнх нь хуучин бугуйчиг зүгээд ээжийнх нь дүрхдэг байсан үнэртэй усыг дүрхээд тэгээд тэр хурман дээр очив. Тэгээд Давид түүнийг тэрж аваад та яг манай ээж чиг үнэртэж байна. Яг манай ээж чиг байна. Та бол хамгийн сайн багш шүү гэж нүүрэн дээр нэлсэн. Харин тэр үед багш нь юу гэж хэлсэн? Үгүй. Харин би багш хүн ямар байх ёстой вэ гэдгийг би чамаас ойлгож авсан гэж. Тэгэхээр бид нар ингэж биднэрт тус болж исэн хүнийг биднийг урамшуулсан, биднийг босгон байгуулсан нэгнийг бид нар санаж явах хэрэгтэй.